Сайн байцгаана үзэгчдээ, нэгдүгээр эрүүл мэндийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулдаг та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид нойргуулагдсан сэдвийг онцлон ярих гэж байна. Учир нь өгөхөр бас монголчуудын дунд энэ сэдв бол нэлээд анхаарал татсан юм сэдв байгаа. Олон хүн нойргуулалт өртлөө гэсэн ийм яриа бол байдаг юм а. Тийм учраас энэ яг ямар үндэслэлийн шинжлэх ухааны зүгээс яаж анхаарах ёстой, эмчнэрийн зүгээс энэ дээр ямар бодлого байдаг юм бэ гэдэг энэ бүхнийг ярилцахаар сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл заслын их эмч Жавхлан бид өөрөөсөө оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Нойргуулалт гэж өөрөө яг юу юм бэ? За нойргуулалт гэдэг нь хүний бие махбод өөрийн амрах ёстой горимоор амарч чадаагүй улмаас тухайн хүнд үүсэж байгаа хөдөлмөрийн бүтээмж буурах, аль эсвэл унтаад сэрсэн ч амраагүй мэдрэмж төрөх, аль эсвэл сэтгэл зүйн хувьд одоо сэтгэл хөдлөлийн хувьд айгүй хурдан өртөмтгий болох гэдэг чинь амархан уурлах, амархан баярлах, амархан гомдох гэдэг ч юм уу. Ийм айгүй олон бүлэг шинжээр илэрдэг. Тухайн хүний нэг өсөндөө хөдөлмөрийн чадвар буурж байгаа энэ үзэгдлийг л нойргуулалт гэдэг юм л да. Тэгэхээр одоо юу гэдгийг та сайн хэллээ шүү дээ. Нэг амраагүй юм шиг сэрэх гэж. Ихэнх хүмүүс бол яг энэ одоо зүйлийг хэлдэг л дээ. Би уг нь унтаад байгаа юм. Яг унтах цагтаа унтаад сэрэх цагтаа царээд байгаа юм тий. Өдөрт нэг 8-9 цаг унтаад байгаа юм. Гэхдээ яг ингээд өглөө сэрэхээр ерөөсөө унтсан болоогүй. Эсвэл дөнгөж нүдэнэ нээсэн юм шиг санагдаад ингээд их ингээл. Энэ бол бас тэгвэл нойргуулалын бас нэг шинж байх нь. Мөн нойргуулалын шинжтэй орно. Учир нь тухайн хүний тарих өөрөө амарч чадаагүй гэсэн утгатай. Нойргуулалт маань өөрөө нэг шалтгаан нь өөрөө нэлээд олон янз байгаа. Тэрний нэг хэлбэр нь болох тухайн хүний нэг сэтгэл зүйн шалтгаантай нөхцөлд бол иймэрхүү төрлийн нойргуулалт үүсдэг байгаа. Тэгэхээр маргааш нь сэрсэн ч одоо юу гэдгийг өмнөх ажланд бодогдоостой аль эсвэл ерөөсөө амраагүй мэдрэмж төрөхтэй эсвэл одоо юу гэдэг чинь өглөөс ирэхэд сэтгэл түгшсэн байдалтай сэрэх гэдэг ч юм уу иймэрхүү байдлууд үүсдэг байна. Ер нь нойргуулалын голлох шалтгаанууд юу дөхөн? За яг голлох гэхээс илүү зүгээр бүлэг болгоод ангилчвал илүү үр дүнтэй ойлгомжтой болоо. Нэгдүгürt яг сая дурдсанчлан сэтгэл зүйн шалтгаантай. Сэтгэл зүйн шалтгаан гэдэг нь тухайн хүний хийж дуусаагүй аль эсвэл ямар нэгэн зүйл санаа зовниж байгаа тэр асуудлаас үүдэлтэй тухайн хүний нойр хүрэхгүй байх, унтаж амарч чадаагүй байх энэ нөхцөлд нэг нойргуулалт үүсдэг бол биологийн талаас бас нойргуулалт үүсдэг байх нь. Мөн биеийн талаас бие физиологи талаас гэх юм уу те бас нойргуулалт үүсдэг байх нь зүгээр л адаглаад бидний шүд өвдөж явахад унтаж чадахгүй шүү дээ. Яг үнтэй ижлэх ямар нэгэн механик гэмтэлтэй гэдэг ч юм уу иймэрхүү нөхцлүүдэд бас нойргуулалт ордог байх нь. Тэгэхээр нойргуулалын шалтгаан нэлээд олон янз байдаг. Сэтгэл гэдэг сэтгэл докторгүй байх гэж те. Энэ шалтгааны нэр нь бас дотроо тодорхой бүлгүүдэд хуваагдах. Ер нь бол сэтгэл докторгүй байх юм бол маш олон янзаас шалтгаалж байгаа шүү дээ. Ер нь тухайн хүний санаа зовних ч нэг ярьдаг. Мөн дээрээс нь сэтгэл түгших өөр бусад одоо сэтгэл хөдлөл айгүй олон янзын оруулууд байгаа л да тийм. Хит тогтлох тийм хит тогтлох хит айх гэдэг ч юм уу тийм. Ийм байдлуудаас болоод тухайд нойргуулалт үүсдгээс гадна зан үйлийн шин чанартай бас нойргуулалт үүсчдэг байгаа тийм. Энэ маань өөрөө бид нар унтах орчноо одоо гэдэг чинь унтах орчин одоо яг зориултын бус байдлаар ашиглах гэдэг ч юм уу те бид нар орондоо орчоод ажиллаа хийгээ сууж идэг тэгээ нойр өвөхөр унтчих гэдэг ч юм уу те иймэрхүү байдлууд маань өөрөө бас одоо нойрыг дэмжих үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хөө. Нойргуулалт одоо ингээ удаан үргэлжлээд явбал ер нь ямар сөрөг үр дагавартай гэдэг юм бол? Нойр гэдэг маань өөрөө тухайн хүний бие физиологи одоо бие махбод маань бүрэн амралтын байдал шилжиж байгаа тэр нөхцөлийг хэлж байгаа юм л да. Тэгэхээр хүн унтчих явцад ерөнхийдөө хүний бүх бие эрхтэн тодорхой хэмжээгээр амарч идэг гэдээ ойлгож болно. Үүний нэг адил хүний мэдрэлээс болох тарих маань ч өөрөө тодорхой хэмжээгээр амарч идэг. Яг нэг хөнгөн гүн нойр гэдгээс хамаарат амралтын циклүүд маань янз янз. Ерөнхийдөө л амарч идэг гэдээ ойлгож болно. Тэгэхээр энэ амралтаа хэрвээ авч чадахгүй бол эргээд тухайн хүн маань ачаалахад их төвөгтэй гэсэн зүүрлээд хэлвэл нэг хүн дасгал хийж байхдаа нэг булчингаа ачаалчаад эргээд амраахгүй бол дахиж ачаалгаа төвөгтэй байдагтай ижилхэн хүний тарих ямар нэгэн байдлаар өдөржин ачаалсан бол эргээ шүндэ амрах ёстой тэгээд эргээд ачаалах ёстой гэдэг ийм зарчимтай зүйлийг л бид нэр ямар нэгэн байдлаар сольж байгаа юм бол асуудлууд үүсдэг байна. Одоо тухайлбал хүн унтаад байгаа тийм үү? За 8 цаг унтаад байгаа. Гэхдээ л өглөө нөгөө унтсан мэдрэмжийн төрөхгүй ингэж яваад удаан үргэлжлээд яваад байвал энэ нь бол ямар стыг дагуулах вэ?
эхлээд шалтгааныг олно. Энэ дээр нойргуудл гэхээр нойрны эмгэг гэхээр нэг хүмүүс яг нойрны эмгэгийг бие даасан одоо бүр нойрны өөрчлөлт байна гэж ойлгох шиг байдаг. Яг үндэ нойргуудалд ямар нэгэн зүйл хүргэж идэх эцсийн одоо юу гэдэг чинь нөхцөл нь нойргуудал болж гарч ирдэг гэх юм уу. Одоо жишээ нь бид нар миний бие өвдөжлөө гэхэд би ханаа түрээд өвдөж болно, аль эсвэл ходоод өвдөд өвдөж болно, шүд өвдөд өвдөж болно шүү дээ. Бид нар бүгдийг өвчин гэж хэлдэгтэй ижилхэн. Хэрвээ тухайн үед ямар нэгэн нойргуудал илэрсэн л байгаа бол тухайн үед ямар нэгэн тэр нойргуудлыг хүргэж байгаа цаана нэг шалтгаан байна гэсэн. Тэр шалтгаанаа л олохгүй бол наана мянган нойргуудал яриад ер нь жоохон учир дутагдaltaй л та. Одоо тэгвэл за зарим хүмүүс энийг одоо жишээ саяны миний битэрээ ярьдаг энэ хэсгийг бол нойргуудал гэж ойлгохгүй яваад байдаг юм. Тэгвэл энийг нойргуудал гэдэг юм бас шалтгаанаа олох хэрэгтэй юм. Нөгөө талдаа бол би угаасаа орой унтаж орой устдгийн гэдэг хэсэг байдаг тийм үү? Эдгээр бас нөгөө нойргуудал гэдэг зүйл рүү орох уугүй юу? Ер нь бол зарим нь 2 3 гэж унтаад өдрийн цагаар босдог ч гэдэг юм уу? Тим хэмнэлтэй болцсон байдаг. Тий. Яг энэ хэмнэл дадлыг тухайн хүн өөртөө болгоцсон байдаг л та. Ер нь яг тэдэн цагт унтаад тэдэн цагт бос гэдэг яг тийм хатуу тогтсон дүрм бол одоо тийм байгаа юм байгаа гэж хэлэхэд жоох учир дутагдaltaй. Гол нь зүгээр нар жаргахад унтаад нар мандахад сэрдэг. Уг нь чинь байгалийн биологийн цаг шүү дээ тийм тэрэн дээр одоо юу гэдэг чинь шинжин ажиллаад өдөрт нь унтдаг гэдэг ч юм уу те аль эсвэл шөнийн тал хүртэл үр цайдал ажиллачаад өглөө намардаг гэж ярьдаг. Гэтэл яг үнэндээ шөнийн амарж байгаа тэр нойрыг өдрийн одоо юу гэдэг чинь өдрийн альц цагт унтсан нойр маань нөхөж чаддаггүй юм л да. Тэгэхээр хүний бие аажимдаа сулдаал ядраа яваад идэг гэсэн үг. Яг голцоо би ингээд шүн хүртэл ажиллачаад тэгээд өглөө унтж агаад ажиллаа идгээ гэдэг ч юм уу те ингээ босдгоо гэдэг. Иймэрхүү яриа маань голцоо залуучуудын дунд илүү илбэг байх гэдэг. Яа тэгэхээр тухайн хүний чинь бие махбод нь илүү залуу илүү аливаа асуудлыг дааж гарахад бол одоохондоо тэнхэлтэй яваад байдаг. Нас ахих тусам энэ маань өөрөө тухайн өндөө сөргөөр нөлөөлнө гэхээс нэг айхтар тэгээд би энэ сайн яваад байна гэж бодохгүй л. Нойргуудал нь одоо ингээд үргэлжлэл. За зарим хүмүүс бол юу яагаад гэдэг. Үнэхээр унтах гээд өөрөө хичээгээд байгаа боловч унтаж чадахгүй байна гэдэг. Тэ? Энийг одоо яах вэ? За ер нь бол бие биенээсээ их шпи авдаг. Тэ? Та унтахгүй байна. За би яг тэгжсэн. Тэгэхээр энэ имийг унтсан. Би ингэжсэн, ингэсэн ингээд. Тэнгүүд л нөгөөдөл чинь тэрийг дуурайгаад идэг. Энэ зөв. За тий. Тэнгүүд ийм байна л да. Миний хувьд шүд өвдөд миний нойр хүрхгүй байсан гэж болно. Таны хувьд болохоор ходооч өвдөд нойр хүрхгүй байсан гэж болно тий. Тэнгүүд миний хувьд одоо өвдөж чинь шүдний өвчин намдаах гээд одоо ибупрофен байдаг ч юм уу ямар нэгэн өвчин намдаагч аваад уучлаа л да. Тэгчээд энэ имийг уусан чинь сайхан унтчлаа гэд танд өнгөд тэр юм маань ходоодны өвчин намдааж чадахгүй танд нөлөөлөхгүй юм л та. Ер нь бол тэгэхээр нойргууд маань өөрөө цаана маш олон шалтгаантай байдаг учраас тухайн шалтгаанаа л олох зүйтэй. Хэрвээ та нойрны асуудалтай байгаа бол заавал мэрэгжлийн эмчт хандаарай гэдэг шалтгаан нь өөрөө энэ. Энэ шалтгаан дээр маань болохоор би сая зөвхөн бие махбодын шалтгаан хэллээ шүү дээ. Гэтэл бидний хувьд болохоор амьдралын буруу хөвшил дадал гэдэг ч юм уу те. Аль эсвэл тухайн хүний сэтгэл зүйн хувьд за энэ яг байдаг л зүйл гэж боддог боловч байнгын төгшүүр санаа зовнил аль эсвэл тухайн хүний хөнгөн сэтгэл готрол гэдэг ч юм уу тийм зүйлд хүргэсэн асуудлуудтайгаа удаан хамт яваад байх юм бол нөө түүндээ тарих маань ажиллаад тэрийгэ шийдэх гээд хүнийг нэг унтаж байгаа мэт боловч тархин дотор ажиллаад байгаа учраас унтаж чаддаггүй гэх юм уу тарих өөр амарч чадаагүй учраас гişнээ унтсан боловч амарч чадаагүй сэрлээ гэдэг шалтгаанууд үүсдэг. Тэгэхээр цаа шалтгаануудаас болоод нойрны өөрчлөлт маань аюу олон янз л та. Бүр энэ дээр сонирхолтой зүйл хийлгээд бид нар өдрийн цагаар гинт амар хүчлэгдсэн ингээд нойронд автдаг те унтдаг. Гэрлэн дохион дээр зогсож байгаа тохисон байдаг ч юм те. Энэ маань өөрөө бас нойрны хямралтай ордог байгаа те. Хямралын нэг төрөлтэй ордог байгаа. Учир нь тухайн хүний тарих буюу одоо юу гэдэг чинь те энэ зүйл маань бүрэн амарч чадаагүй учраас нэг өсний шууд унтарч ийн гэсэн үг л те амарх гад те. Тэгээд бид нар түүнийг ингээд сэргийх гээд хүчилж дийлэхгүй болж байгаа энэ байдлуудад ордог гэсэн. Тэгэхээр хүний тарих бие махбод хэвийн ажиллах чадвараа тодорхой хэмжээнд алдчихл байгаа бол энэ маань өөрөө нэгэн төрлийн нойргуудлаа л гэдээ ойлгож байна л да. За бие махбод өвдөд нойргүй болох тэр бол одоо хүн миний энэ өвчнөөс ингэж байгаа юм гэж бодно. Гэтэл нөгөө сэтгэл санаа юм уу эсвэл цаад хүчин зүйлтэй байгааг бол ойлгохгүй өөрийгөө тэрийг мэдрэхгүй яваад байх тохиолдол бол илбэг бах уу? Маш их. Учир нь
зарим хүмүүс болохоор тухайн асуудлыг угаасаа байдаг л асуудал багасаа л юм байсан, ухаан ороход л юм байсан гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ярьдаг. Энэ маань болохоор тухайн хүндээ тодорхой хэмжээний сэтгэл зүйн хувьд өөрчлөлт, сэтгэл хөдлөлийн хувьд болохоор сөрөг сэтгэл хөдлөлд авчдаг ч юм гутрал, түгшил, айдас гэдэг ч юм ямар нэгэн байдал далд хэлбэрээр тэр хүнд хүрээл байгаа бол тэр хүний тархи түүнийг шийдэх гээд ажиллаа л байна гэсэн. Хүний бие махбод өөрийгөө хамгаалах зарчмаар ажиллах гэж оролддог. Өөрөөр хэлбэл өөрийгөө одоо юу гэдэг чинь тайвшруулж амраахаас гадна одоо өөрийгөө хооллож унтлах өөрийн үдгийг бүх зүйлээр өөрийгөө л тэтгэх зорилгоор ажиллаж идэг тийм аюулгүй байдлах зорилгоор. Гэтэл бид нь ямар нэгэн байдлаар аюултай шинж мэдэгдээд л ах юм бол түүнийг хамгаалахад таны тарих та унтсан байсан ч ажилласаар л байх болно. Тэгэхээр ямар нэгэн тэр асуудлыг шийдэл гэдэг нь болохоор зүгээр нэг талдаа гаргаад тавьчих тухайн асуудлыг ойлгоод тийм тухайн асуудалтай зарим зүйлтэй эвлэрэгч зүйл гарч ирнэ. Иймэрхүү байдлаар шийдэхгүй бол энэ зүйлийг зөвхөн хэмийн үзэгдэл гэж явсаар байгаад нойрны хямралд орчих тохиолдол зөндөө байдаг. Одоо нойрны хямралтай байна гэдэг. Одоо бид тэрийг үзээ сууж байгаа хүн ч гэсэн би ер нь л бол энэ ярианаас сонсоход би хямралтай байна гэд ингээ бодчихлоо. Тийм хүмүүс одоо яах ёстой? Эхлээд нойр гүйдэл төрж байгаа шалтгаануудаа эхлээд олох ёстой. Хамгийн энгийн зүйлсүүд нь болохоор яг унтах гад хэвтэх үед таны толгойд бодолт чи юу орж ийнэх чухал. Учир нь яг амрах гэж байгаа үед бидний хийх ёстой чухал ажил маань толгойд орж ирдэг л тийм. Тэр маань өөрийн таны одоо юу гэдэг чинь анхдаг шалтгаанууд байж болох юм. Тэгээд тэднээсээ нэг нэгээр зэгслээ явж итэл яг үндсэн шалтгаан араасаа гараад ирдэг. Ер нь бол тэгэхээр энэ зүйл дээр бол мэдээж нэг тухайн ямар нэгэн хүнээс энэ талаар ойлгоод мэддэг таньдаг хүнээс зөвлөмж авсан илүү үр дүнтэй байгаад байдаг. Учир нь та өдийг хүртэл шийдэх боломжтой байсан бол шийдэл ирчих байсан байлгүй дээ тий. Тэгэхээр тухайд асуудал байгаа бол ядаж ирээд нэг удаа зөвлөгөө аваад аль эсвэл нэг дасгал дадаалга үйлдэл зөндөө зүйлсүүд байгаа л да тий. Тэр зүйлсүүдийг сураад явах нь тухайд илүү хурдан байх болов шийдэхэд. За дөнгөж хөвтөнгүүд юу ч хамаагүй бүр ямар ч хамаардгүй бодоод нойрн хөрөх байгаад байдаг хүмүүс шүү дээ. Тэд нар тэгвэл яах вэ? Огт хамаарлаа гэж байхгүй. Зүгээр энгийн нэг арга юм байгаа. Толгойд орж байгаа болгоно бүгдийн зүгээр бичээд үз. Унтгаад хөвтгөө үедээ таны толгойд юу орж ийн зүгээр л ихнээс нь бичээд үзээлээ. Янз янзын зүйлсүүд орж ирэх л байх л та. Тэгэд ерөнхийд нь эргүүлээд уншаад яг ирээвэр хураавар янз янзын бичсэн байх ч гэсэн агуулгын хувьд нэг зүйл гараад ирэх юм тэр дунд. Тэр агуулгаа шийднэ гэсэн үг. Дээрээс нь энэ дээр яг нойрны хямралыг шийдэхэд юунаас хамаарад нойрны хямрал хүрсэн бэ гэдгээс шалтгаалаад шийдэх аргачлалууд маань байгаа л те. Хэрвээ биеийн талаас авах юм бол эмийн бодисууд идэв үр дүнтэй байдаг гэдэг ч юм те. Сэтгэл зүйн талаас байх юм бол тухайн зүйлийг сэтгэл зүйн талаас нь шийдэх нь илүү үр дүнтэй байдаг те. Биологийн талаас гэх юм бол биологийн тал гэдэг нь маань өөр одоо юу гэж гормон болон бусад нэг халдвар хордлого аягүй олон зүйлсүүд байна л да те. Тэр зүйлсүүд байх юм бол яг тэр шалтгааных нь эсрэг арга хэмжээ авчих юм бол энэ маань илүү үр дүнтэй байдаг. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг бидний хувьд нойрны юм гэж хэрэглээд байгаа зүйлсүүд эмнүүд маань өөрөө яг бодит энэ маань нойрны юм энд үйлчлэг тэрэнд үйлчлэг ингээл унтцдаг гэдэг зүйл бол жоохон учир дутагдaltaй л да. Эмнийхээ яг үндсэн үйлчлэлийг харахаар нэг бол булчин сулалдаг, нэг бол сэтгэл готрлын эсрэг байдаг гэдэг ч юм те, нэг бол түгшилтийг намжаадаг, нэг бол өвчин намжаадаг гэдэг ч юм те, өвдөлт бууруулдаг гэх мэтлэнгээр аюу олон төрлийн юмнууд байгаа. Тухайн хүний шалтгаанаас хамаарат нөлөөлөд байгаа учраас хэрвээ тэр шалтгааныг эмчлэхгүй дахин дэрийг хэрэглээд авах юм бол нэг дадал болох нь л та дасал. Тэгэхээр нүүн эмийн хамааралтай болчих магадлал аюу өндөр байгаа даа. Ялангуяа настай хүмүүсүүдийн хувьд бол эмийн хамааралтай болох магадлал нь илүү өндөр. Учир нь нэг өөрт болсон процесс нэгэнт өнгөрч гисэн нэгэнт одоо юу гэдгийг болоод дууслаа гэж байгаа учраас шийтгэхээс илүүтэйгээр хялбар аргыг хайгаад байдаг. Хурдан зүгээр л унтаад амарчих. Нүдэ анаа л унтчихсан гэдэг. Тэгэх тусам альва зүйлийн хамааралтай болох магадлал нь илүү өндөр болоод байдаг. Хамааралтай болчихвол нөгөөх нь дахиад амжилт цаашаа явчих бах тийм. Хамааралтай болно гэдэг нь тухайн зүйлийг хэрэглэхгүй бол одоо тухайн эмийг хэрэглэхгүй бол гэдэг чинь тийм. Тухайн хүний зүгээр байсан ч нойр хөрөхгүй болох тэр нөхцөлийг хэлж байгаа юм л да. Одоо юу нойр гүйтлээ ингээд анхаарахгүй яваал ивэл цаашдаа гарах уу? Сөрөг үр дагавар нь юу вэ? Ерөөсөө таны хөдөлмөрийн бүтэмж буурна шүү дээ. Ерөнхийдөө юу гэдгийг бид нар өдөржингөө ажиллаад байгаа мөртлөө гараас юм гарсангүй гэдэг амар энгийн үйлдэлүүд байгаа гэдэг шүү дээ. Аль эсвэл ном уншиж явах хүртэл юм альва зүгээр ихийг уншиж явах хүртэл уншиж дуусчаад юу ч ойлгоогүй байж гэдэг ч юм уу тийм.
Гэх мэтлэнгээр юу гэдгийг таны хөдөлмөрийн бүтээмж буурахаас эхлээд таны эрүүл мэнд рүү хүртэл аажмаажмдаа нөлөөж эхэлнэ л дээ. Ер нь бол аливаа зүйл амрах ёстой үедээ л амрахгүй л байгаадах юм бол тухайн зүйл маань өөрөө асуудалд орно. Энд чинь зүгээр адаглаад энэ барилга байгууламжийг хүртэл одоо юу гэдэг чинь тий засаж сэлбэж янзалж авах бол нэг өдөр нураад байна шүү дээ. Яг түүнд ижлэх ингээд тухайн хүн өөрийгөө сэлбэж байгаа л нэг үйлдэл юм уу да амрааж байгаа тий. Энэ үйлдэлийг хийхгүй бол яг залуу наснд гэдэг ч юм уу те тухайн ирч хүчээр бол дийлдэг болдгийг. Гэхдээ удах тусам тэр маань өөрөө хур зүйл болж хувирдаг учраас яг амьдралынхаа одоо нэлийн ахмаг насн дээр бол хэцүү л байдал дээр тулах байх та. За тэгвэл нойргуул гэдэг юм зохистой нойр гэдэг нь өөрөө тэгвэл яг юу вэ? Зохистой нойр гэдэг нь болохоор энэ дээр ийм юм ярив. Наснаас хамаарат нойрны өөрчлөлтүүд маань янз янз явагддаг. Хүүхэд наснд бүр няраад бол голцоо 20 цаг унтна, 21 цаг унтна. Ерөнхийдөө тий. Сэрэл хөхөө хөвчөөл эргэж унтаал гэдэг ч юм тий. Альсвал хойр айлуулчаад эргэж унтаал. За тэгээд насанд дээшлэх тусам хүүхдийн хувьд бол 12 цаг, 14 цаг, 12 цаг гэдэг ингээ бууж явсараад 8 цаг дээр очдөг л байна л тий. Тэгээд дундаж нас биед хүрсэн хүний хувьд бол 6-аас 8 цаг унтах нь бол хэвийн нойроо гэж үздэг байна. Энэ яг зүгээр олон хүмүүсүүдийн дундаж болохоос биш. Яг ийм байх хэрэгтэй гэсэн зүйл биш. Тий. Яг тухайн хүн хит их нойртой байж бас болно шүү дээ тий. Тэгээ альсвал илүү бага нойртой байж болно. Гэхдээ 4-өөс бага цаг унтна гэдэг маань өөрөө асуудал. Ер нь бол нас ахих тусам ингээд цаг маань багасж явсаар хагаад нэлийн хижээл насан дээр, өтөл насан дээр бол харьцангуй бага болсон байдаг. Ерөнхийдөө 4-6 цагийн хугацаанд болсон байдаг нойрны хэмнэл нь. Дээрээс нь нас ахих тусам одоо юу гэдэг чинь сэрүүн байх мөчлөгтөө илүү одоо ойр ойрхон унтах гэдэг нөхцлүүд байна. Тэгээд бид нар хүүхэд байхад өдөр унтуулдаг тийм. Ер нь бол өдрийн цагаар нэг 15-аас 30 минутын хөнгөн нойр авах нь тухайн хүний хөдөлмөрийн бүтээмжинд бас айгүй эргээр нөлөөлдөг л дээ. Энийг бол зарим улс орнууд шууд хэрэгжүүлсэн байдаг шүү дээ. Цайны цагийн дараа унтах тийм. Цайны цагийн дараа унтах. Гэхдээ энэ маань өөрөө нэг цагаас илүү үргэлжлэхгүй. Ерөнхийдөө нэг 30-аас 45 минутыг ихэнх газруудад бол зарим газар бол 15 минут. Энэ гэхдээ хувь хүний сонголттой унтахгүй ч гэж болно. Гол нь ингэж амрааснараа хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж эхэлдэг. Зүгээр ширээнаар цуваад ажил хийсэн дүр эсгэхгүй альсвал бүтээмжтэй ажиллах гэдэг. Иймэрхүү зүйлээр байдаг учраас тийм өдрийн цагаар хөнгөн нойр авах нь илүү үр дүнтэй. Яг энэ шиг өтөл насан дээр ингээд өдрийн цагаар унтах байдлууд маань ойртоод эхэлдэг гэсэн үг. Ер нь бол тийм 3 цаг болоод 4 цаг болоод хүн ингээд зүүр өнгөлөөл нэг 5 минут ч юм ингээд байдаг. Өөрөөр хэлбэл мэдрэлийн хэсэг маань илүү хурдан цуцтгаа гэдээ ойлгочих болно. Өтлөх тусам. Тэгэхээр нойрны мөчлөг маань өөрөө ингээд насжилттай холбоотой ялгаатай байгаад байдаг. Нөгөөтэйгүр зүгээр хамгийн ерөнхийгөөр хэлэх юм бол зүгээр харанхуй болоход унтаал гэгээ ороход сэрж ивэл энэ бол хамгийн зохистой нойр л да. Яг одоо ингээд иргэдийн зүгээс за би унтж байгаа юм болоод байгаа юм байна. За би ер нь нойр гайгүй дээ гэдэг ингээд зарим нь яваал гэдэг тий. Гэхдээ ерөнхийдөө бол яг заавал энэ нойргууд үүсэж байгаа үүсэхгүй байгаа гэдгээ яг яаж анхаарч явах хэрэгтэй юм тий. Хүмүүс нөгөө анзаарахгүй яваад байгаа хүмүүс маш олон байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр яг яаж анзаарч явах хэрэгтэй юм. За одоо юу гэх хотод өвддөг хотоодыг бол за нэг ингэх юм бол хотоо ч өвж байгаа шүү анзаарч байгаагаа эмч хэлдэг. Тэгвэл нойргуудл дээр яг одоо яг ингэх хэрэгтэй гэдэг тийм онол байх. Таныг унтж байхад чинь яг бүрэн унтаж амраагүй байхад сэрэхээр та яадаг бол баярлдаг болов бохимддаг болов. Ер нь хүмүүс ихэвчлэн голцоо нэг бохимддаг тий төрдөг тий. Яг үүнтэй ижилхэн сөрөг сэтгэл хөдлөлт илүү автаад байдаг гэсэн үг. Ер нь бол тийм учраас амархан уурлна, амархан гомдно, амархан бохимдно, магадгүй өмнө нь төвчээ дөнгөрч чаддаг байсан зүйлээ төвчгүй болох гэдэг ч юм уу те уураа барьж дийлэхгүй болох. Иймэрхүү зүйлсүүд маань хамгийн ихний шинж тэмдэгт байгаа гэдэг юм. Тэгээд цаашдаа бол юу гэдгийг анхаарал мууддаг. Хүний ой тогтоолт бас мууддаг. Ерөнхийдөө юмд анзаарахтай байх байдал гэдэг илүү илүү салан болох нь хаашаа илүү мартамхай ч юм уу те илүү ийм өнгөцгөн дүгнэлт хийгээд өнгөцгөн байдлыг үүсгэж байдаг гэсэн. Учир нь тухайн хүний тарих амраагүй байгаа учраас бүрэн гүйцэд ачаалж чадахгүй байгаа байдлын л энгийн хэлбэр нь л те. Нэгэсэндээ зан характер нэлээ өөрчлөлт орно гэсэн үг.
Тийм сөрөг тал руугаа илүү сөрөг тал руугаа гэсэн үг өөрчлөлт орно. Тэрийг хажууд нь байгаа хүмүүсүүд болон аль эсвэл өөрөө л илүү мэдэх боломжтой болохоос биш. Энэ маань үйл ялэг өөрчлөлтөөр эхэлж идэг учраас ихэвчлэн хүмүүс анзаардаггүй. Тэгээд энэ маань нэлээд их өөрчлөлтөй болсон үед л анзаардаг. За юу гэдгийг одоо өөрийгөө анзаараач гэдэг юм нойргуудл за би ер нь нойргуудалтай байгаад байгаа юм гэж дүгнсэн хүн өөрөө тэрийг аргалах гэж зүтгэн зөв юм уу эсвэл мэрэгжлийн хэмжээд хандах нь систем. Хэрвээ тухайн зүйлийг ойлгож таниад амарч чадчихвэл тэр болно. Бүх хүнийг одоо юу гэдгийг толгойд хараалал асуудалтай мэрэгжлийн хэмжээд ханд гэдэг нь бас нэг талаасаа боломжны үйл нөгөө талаасаа жоох өрөөсгөлтэй. Тэгэхээр бүр ингээд удаан хугацааны нойргуудад аль эсвэл өөрөө үнэхээр хичээгээд уучраа олохгүй байгаа гэдэг ч юм те янз янзын арга хэрэглээд бүр мухарцсан байгаа бол ялчгүй мэрэгжлийн хэмжээд хандах хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд бол түрүүний хэлсэнчлэн сэтгэл хөдлөл байдаг ч юм уу те альва өвлийн төвшөнд ямар нэгэн байдлаар таны ажлын бүтээмж буураад хэлсэн бол аль эсвэл таны сэтгэл хөдлөл сөрөг тал руугаа ихсэл хэлсэн бол өөрлөг нэг анзаараад үзүүл яадаг юм те нойрны хэмнэлээ нэг анзаараад үзүүл яадаг юм бид нар хүн голцоо тухайн мөчтөө сэтгэх гээд байдаг. Өнөөдөр л энэ ажлыг амжуулчвал эсвэл 2 хоногт л энийг амжуулчвал ард нь бол 5 хоног ч юм уу 7 хоног сайхан унтаатахыг гээд байдаг. Гэтэл өнөөдрийн алдсан 2 хоногийн нойрыг чинь дараагийн 10 хоногийн нойр чинь ч ер нь нөхөж дийлдэггүй. Тухайн өдрийн нойрыг тухайн өдөртөө л авах хэрэгтэй байгаад байдаг. Ингэснээс болоод тухайн хүний бие зүгээр сөрөг өөрчлөлтүүд айжмаар баг багаад нэмэгцээр байдаг гэсэн. Яг нь нойрны хямралын сөрөг нөлөө нэлээд удаж иж гарч ирдэг л дээ. Учир нь хүний бие чинь юмд аюул хурдан дасан зохицдог учраас тухайн үед бол гайгүй юм шиг яваад байдаг. Тэгсээр хагаад магадгүй яг энэ байдалтайгаа нэг эргээд харахад нэг 5 жил ч юм уу 10 жил болцсон байгаад байдаг. Тэгээд ямар ч бүтээмжгүй, бохимдоо, тэ хүлээцгүй, төвчээргүй тийм болж ирсэн байна. Одоо юу гэдэг та бас түрүү хэллээ шүү дээ. Нойргуудл гээд ингээд ихээр за болвол энэ нойр өрөхгүй юм уучаад гэдэг. Тэгвэл ийм уухгүйгээр тэрийг яаж засах вэ? Тэр боломжоор эрэлхийлэх зөв гэж харж болох уу? Ер нь бол тийм. Энэ дээр яг хоо эхний ээлжинд үгүй яг аюу олон янзын зөвлөгөөнүүд байгаа л да. Нөгөө хувь хүнээс хамаарат. Гэтэл голцоо бид нар унтах цаг буюу ингээд тодорхой хугацаанд хүнд амардаг цаг байгаа даа шүү дээ. Тэр цагтаа нэгдүгээрт унтдаг байвал өөрөөр хэлбэл бид нэр 6-аас 8 цагийн нойр бүтэн авч чадчихэв гэдэг нэг нөхцөлөө тий. Хоёрдугаарт унтаас ирсний дараа надад одоо юу гэдгийг сэтгэл зүйн хувьд, бие организмын хувьд одоо би нэг хүндэрсэн юм шиг тий амарч чадаагүй юм шиг тэр мэдрэмжүүд нь байна уу гэдэг ч юм. Эднүсгээ шалгаад нэг нэгээр нь одоо ингээд өөрийнхөө хувьд ингээд чеклээд явах нь л дээ. За энэ болж энэ болохгүй ингээд. За ингээд явж итэл хэрвээ надад асуудал байгаа бол унтж байгаа цагт байна уу? Аль эсвэл сэрэгтэй хэрвээ надад ямар нэг юм санаа зовлттой төгшөлттэй байгаа бол надад сэтгэл зүйн хувьд асуудал байна гэдэг ойлгох юм тий. Сэрэгтэй ямар нэгэн байдлаар надад бие маань амарч чадаагүй хөнгөрч чадаагүй байх юм бол магадгүй сэтгэл төвшөлтөөс гадна одоо юу гэдгийг те тухайн хүний амьдралын хэмнэл маань өөр байж болохоор юм те одоо илүү бага цаг унтаад байна айлсууд илүү тухгүй орчинд унтаад байна эсвэл нэг хүн чинь заримдаа ингээд хүнчлээ бүтэн дээгүүрээ нөмөрчээд байдаг те агааргүй орчинд унтаад байна гэдэг иймэрхүү аюул олон зүйлсүүд байдаг учраас нэг бүрчлэн хэлнэ гэхээр аюул олон зүйл болчиход байна л да. Анзаархал хэрэгтэй тий өөрөө. Ер нь бол зүгээр анзаархал хэрэгтэй болчихсон юм тийм. За баярлалаа. Тэгэхээр бид тэр ярилцлага цаг маань энэ төрөд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр үзэгч та бүхэнд нэгдүгээр эрүүл мэндийн нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар нойргуул гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэгэхээр эмчийн хэлсэнчлэн та бол өөрийг анзаарах хэрэгтэй юм байна. Таны хувьд үнэхээр нойргуул өртөж байгаа юу үгүй юу? Хэрвээ та бол би боломжийн унтаад байгаа гэсэн ч гэсэн танд ямар нэгэн байдлаар зан характерын өөрчлөлт гарч байгаа бол бас энэ нойргуултай холбоотой байгаа эсхийг бол бас анзаарах хэрэгтэй байна. Тийм учраас эргээд та бүхэн энэ дээр бол энэ нэвтрүүлгийг дахин давтан үзээд эмчийн хэлж байгааг дахин сонсож байгаа өөр дээр бас тодорхой дүгнэлтийг хийгээрэй гэдгийг хүсмээр байна. Ингээ өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Эрүүлийн сайн сайхныг хүсье.